Тэ йог хуцтай тавтай морил. За өнөөдөр бүгдээрээ тэнцвэрийн йог гэсэн сэдвтэй хичээл үзэх болно. За тэнцвэр гэдэг бол нэг бас нөгөө талаараа аз жаргал гэдээ баг хэлчихэд болохоор за бид нар ярьдаг те монголчууд маань уйлах хүүхдийн хочлог урд өдрөө умалзан гэж ярьдаг. За тэгэхээр бид нар ингээл хит их баярлал ингээд байгаа маань өөрсдийг аз жаргалтай байна гэж ойлгоод байдаг. Тэгвэл үгүй. Ерөнхийдөө хүн тэнцвэртэй байхдаа аз жаргалтай байдаг. За тэгээд өнөөдөр бүгдээрээ тэнцвэрээч болно, аз жаргалтайч болно. За ингээд өнөөдрийнхөө хичээл тавтай морил. За ер нь бол йогийн бүх байрлалууд бидний дотоод тэнцвэрийг хангахад одоо хадгалахад чиглэсэн байдаг. Тийм болохоор ерөнхийдөө та йогоор хичээлж явах юм бол та аль болох тэнцвэртэй байх гэсэн үг. Түүнээс гадна бас бидний нөгөө нэг бие махбод өөрсдөө тэнцвэрийн эрхтэнгүүд маань жоохон ингээд алдагдсан байдаг те. Хэрвээ тийм байх юм бол бидний тэнцвэрийн эрхтээ алдагдах тусам бидний тарих толгой бас тэрийгэ дагаад нөгөө үйл ажиллагаа нь өөр болчдөг. Тэгээд бас нөгөө зарим нэг талынхаа хийх ёстой зүйлүүдээ хийж чадахгүй байх ч гэдэг юм уу ингээд асуудлууд үүсгээд идэг. Тийм болохоор тэнцвэр бол бас нэг талаараа маш их чухал зүйл байгаа. За тэгээд өнөөдөр бол их тийм юу хийн хөдөлгөөнтэй таныг их сорьсон зүйлүүд хийн. Тийм болохоор хэрвээ танд эвгүй байх юм бол та бүхэн хамны хажууд хийхийг хичээгээрэй. Эсвэл сандал ч юм уу ойрхон тиймэрхүү юм бэлтжээрэй. За ингээ бүгдээрээ матрасныхаа за урд хойно ирж зогсоо. За тэгээд амьсгал аваад нуруу үзүүгөө сайхан тэгшлээд толгой үзүүгээрээ дээшээ ургаад энчэнээ сайхан тадаа санаа байр дээр ирж зогсно. Хөлийнхөө үлмийг нийлүүлээд өсгийн дөө ялангуй зайтай. Тэгээд доошоо гიშгэнгээд толгой оройгоор сайхан ургаж өгнө. Хевлийг гизэрүү чинь цохих жоо юм шиг гизийг гоё татаж өгөөрэй тотгошно. За тэнцвэрээ олоход ер нь хевлий чинь бас их чухал. Хүний хевлий гэдэг бол хүний одоо гол булчин те бидний одоо бүх даацын жинж гэдэг юм уу те бүх зүйл энэ хевлий дээр байж байгаа. Тийм болохоор хевлийг гоё идэвхжүүлж өгнө. За энэчнээс амьсгал аваад хоёр гараг дээш нь сунглаа. Гаргаад өвдгийг нугалж агаад гараараа сунаад урагшаага явлаа гиз гуй хоёр нийлэнгүүт нь хоёр гар хөлийн хоёр талд нүүр шилбэг нийлүүлээд амьсгал авахдаа гараараа урагшаага сунаад баанз байрал дээр ирээ бүгдээрээ баанз байрал дээрээ сайхан 5 амьсгал барьчих. За ерөөдөө сайхан биеийг халаагаад гарынхаа алгыг харж агаад ингээд маш гоё алгаараа хуруугаараа зэрэг ингэж гоё дарж өгөөрэй. За одоо энэчнээс амьсгал аваад гарахдаа айжхан өвдгийг доош нь тавиад тохоогоо хавчиж сүнэ шүү. Хавчиж сүнэгээд хөвтлээ. Тухайг матрасан дээр амьсгал авахдаа цээжийг өргөөд, толгойг өргөөд дээшээ хараад могоо ойрлол. За энэчнээс өвдөглөөд хоошоогоо доошоогоо доош харсан нохоо байрал руу ороод өвдгийг хангалттай нугалж олно. Амьсгал гарахдаа даал мөрөөрөө доош нь даарна. Тэгээд амьсгал аваад хоёр гарынхаа дунд харлаа. Амьсгал гарахдаа хоошоо галхаад хевлийг гоён дээр нүүр шилб рүү амьсгал аваад хоёр гар дээшээ сунлаа. Амьсгал гарахдаа хоёр гар зүрхний урд. За одоо өөрийгөө гоё ажиглаад үзээрэй. Нэг сайхан гүнзгий амьсгал аваад гаргая. За амьсгал авахдаа хоёр гар дээшээ сунлаа. Гаргаад гараараа сунжаагаад доошоогоо буулгана. Хевлийг гуй хоёр чинь нийлцсэн байгаа. Тэгээд нүүр шилб рүү ойртуулаад амьсгал аваад урагшаага хараад гараараа алхаад дахиад баанз байрлал дээр ирлээ. За хэрвээ таны тохой гарын чинь бугуу эвгүй байдаг бол баанз байрлал дээр ирлээ гингүүт нь та бүхэн ингээд тохоолдоод бас баанз барьж болно шүү. За баанз байрлал дээр хүний бүх бие гоё итгэвчж өгдөг те бүх булчин шүрмэс итгэвчж өгдөг. За тэгээд энэ үе дээр сайхан ужаа амьсгалтайгаа хийж бас болно. Ужаа амьсгалаараа амьсгалж болно. За одоо ажихуу өвдгийг тавилаа. Амьсгал гарахдаа тохоогоо авчаад доошоогоо сүнээгээд хөвтлээ. За тэгээд амьсгал аваад тохоогоо авчиж агаад цээжийг өргөлөө хоошо хөлөө жингээ толгоог дээш нь өргөлөө могоо орлол. Амьсгал гаргаад хоошоогоо
доош гарсан нохоо өгцгийг дээш нь өргөөд дал мөрөөрөө доош дарж өгнө. Тэгээ хүзүү толгой сул мөр чихнээс зайтай өгцгийг дээш нь өргөөд дахиад дал мөрөөрөө дарж өгье. За тэгээ болмоор их юм бол өсгийгөө матраас руу ойртуулад үзье. Нэг амьсгал аваад гаргалаа. Амьсгал авахдаа хоёр гарынхаа дунд өндиж хараад амьсгал гарахдаа хоошоогоо алхаад хөвлийг гуй хоёроор нийлүүлээд нүүр шилбрүүс толгой үзүүгээ суллаа. За тэгээ хоёр гарыг алгаар нийлүүлж агаад бургуулгаараа чихийг авчиж агаад амьсгал аваад дээшээгээ судлаа. Гаргаад хоёроор зүрхний урд тайвшир. Нэг гүнзгий амьсгал авч гаргаад өөрийгөө ажиглаарай. За одоо бүгдээрээ дайчин нэг байрал руу орно. Хоёр гарыг ташаан дээр тавьж агаад урагшаага том алхаад хөлөөрөө өшөө сайхан явуулаад за тэгээд хоёр ташаан толгой чинь нэг шугамдтай өвдгийг нуглаад дайчин нэг байрал руу орно. Амьсгал аваад хөвлийн ходоодыг дотгошин татаад толгой оройгоор ургангаа доошоо сууж өгөөрэй. Болмоор байвал хойтлынхаа өвдгийг маш сайхан юу яаж өгнө? Тэгшилж өгнө. Тэгээд хойтлын чинь хөл 45 градус үүссэн байгаа. Амьсгал аваад хоёр гарыг дээш нь өргөлөө. Амьсгал авч гаргаад хоёр гарыг зүрхний урд хойтлынхаа өлмий дээр гიშгээд хайлаанж амьсгал авч гаргаад энчэнэ гачаалтж агаад хөлийг хоош жигээд өргөлөө. Тэгээд дайчин 3 байрал руу орно. За энэ хажуудлын чинь ташаа дээшээ дийлэхдэггүйгээр яг дөрвөлжин байгаа шүү. Тэгээ хоошоогоо жингээ харцыг нэг газар тогтоогоорой. Тэгээд энчэнэ байрна. Амьсгал авч гарахдаа өвдгөө нугалж агаад хоошоогоо буцаад дайчин нэг байрал руу орно. За энчэнээс дахиад амьсгал аваад одоо хөлөө жоохон амрааж байгаа тийм ээ. Дахиад нэг удаа харал гарлаа. Хоёр дахь удаага гарахад бидний булчин шүрмэс илүү гоё сэрцэн байдаг. Илүү өөрийгөө дайчилдаг. Одоо айжмхан хоёр гарыг тавьж агаад хоёр гараа хөлнийхөө хоёр тал тавьчихж байгаа. Хөлөө дээш нь өргөөд нүрийг шилбэрүү. Тэгээ хөлөө гоо жигээл. За одоо айжмхан хойшоогоо хөлөө тавиад за тэгээд буцаад дайчин нэг байрал руу орно. Хоёр гар дандаа юуны урд байгаа. За одоо хойтлынхоо хөлийг хойтлын уртлынхаа хөл дээр гიშгэж агаад хөлөө хоош нь татаад буцаад ихэлсэн байрал дээр ирнэ. За одоо эсрэг талынхаа хөлн дээр те зүүн хөлийг урагш нь том тавиад тэгээ хойтлынхаа хөлийг 45 градус те тэгээ өсгийнээс өсгийд нэг зайд ирж байгаа шүү. Амьсгал авч гаргаад хөлийг нуглаад дайчин нэг байрлал айжмхан хоёр гарыг өргөлөө тэгээ сууж өгье. За тэгээ түрүүний хийснээр ялгаагүй өвдгийг сайхан тэгшилж өгнө. Ташаан толгой чинь нэг шугамд. Одоо ингээд хажуудлаас нь харах юм бол энэ хоёр ташааны яс боо ямдгар гэсэн байгаа тийм. Энэ яс чинь ингээд яг нэг шугамд орохоор байрлал гэсэн үг. За тэгээд ингээд хөвлийн ходоодыг тотгошин татангууд жин уртлаар чи илүү сонголт мэдрэгдэж байгаа. За амьсгал аваад хоёр гар дэше сунлаа. Амьсгал авч гаргаад суулаа. Одоо хоёр гарыг зүрхний урд хойтлын хөвлийн үлмий дээр гიშгээд хайлаанч. За одоо айжмхан урагшаа хойшоогоо явж агаад хойтлын хөвлийг жигээд хоошоо жингээд доошоогоо явна. За хэрвээ энэчээ сайхан тэнцвэрээ олж авах юм бол гарыг бас урагшин сунгаад үзээрэй. Тэгээд хоошоо жингээр гараараа урагшаа сунаад айжмхан гарыг буцаалаа. Өвдгийг нуглаад хоошоогоо гараад хөлөө тавилаа. За нэг жоохон хөлийг амрааж агаад дахиад түрүүнийхээ байрлалыг хийн. За дахиад хойтлынхаа үлмий дээр гарч агаад дахиад хөл дээрээ тогтлоо. Амьсгал авч гаргаад дайчин 3 байрлал хоошоогоо жигээд амьсгал авч гарахдаа хоёр хөл гараа тавилаа. Хоёр гараа хөлийн хоёр тал тавьж агаад нүрийг шилбэрүү хөлөө дээш нь өргөөд байгаа. За одоо ажихын өвдгөө нуулж агаад хойшоо хөлөө тавиад амьсгал аваад хоёр гар зүрхний урд өндөлөө гаргаад сууж өгье дайчин нэг байрлал. За одоо энэчнээс урт хойт гэж агаад хөлөө татаад
байсан баярлалаа. За одоо жоохон матасныхаа дунд ирээд сүүлчийнхээ мод бариллыг хийн. Юу биеийнхаа жинг баруун хөл дээрээ шилжүүлээд тэгээд нэг хөлөө юуныхаа өсгийг энэ шагааны дээдалд болмоор байвал ирээн булчин дээр за ирээ бүр болмоор авах юм бол ташаа гойныхаа дотор талд бариад за тэгээ энэ чинь мод байрал дээр ирж зогсно. За саяны 3 байрлалын алин дээр нь ч хийсэн гэсэн яг адилхан үр дүнтэй учраас хэрвээ та хөдлөөд авах юм бол буцаагаад те хаана ч хийсэн болно шүү. Яг өөртөө техник болоод хийгээрэй. Тэгээд харцыг яг нэг цэг дээр тогтоогоод харцаа ерөөсөө хөдлөхгүй. За тэгэх юм бол илүү хялбархан болно. За тэгээ амьсгалжийг 2 гарыг зүрхнийхээ орд авчираад чиний сайхан тавьш. Амьсгал гарахдаа айж хөлийг суллаад доошоо тавилаа. Шууд зүүн хөл дээрээ чингийг шилжүүлээд эсрэг талдаа эхлээд та хаана хийсэн те шагааныхаа дээр үү эсвэл ирээн булчин дээр үү эсвэл гойны дотор талд уу хаана хийсэн яг тийчнээ хийгээрэй. За хүмүүс ингээд нөгөө нэг ясан дээрээ дараад идэв. Ясан дээрээ дарж болохгүй шүү. За ясан дээрээ өсгийгөө тавьж болохгүй. Яг ийм булчинлаг хэсгүүд дээрээ тавих гэсэн. Тэгээ 2 гар зүрхний урд харц тогтоо. За тэгээд мод байрлал буюу верксасана байрлалгаа. За энэ байрлал маань маш гоё хүнийг тайвшруулж өгдөг. За тэгээд таны тэнцвэрийн эрхтэнгүүдийг тэнцвэрийн булчингуудыг маш сайхан ажилуулж өгнө. Тэгээд тархинд холон бодлыг цөөлж өгдөг. Их сайханаас бол байрлал байгаа. За жинхэнэ тайвшаад хөлөө уулгаад тэгээд гараас олж өгнө. За ингээд та бүхэн маань хэрвээ ядарсан бол сайхан дээшээ хараад те шавасана байрлал руу ороод амарч болно. За эсвэл сайхан хөлөө завилж сууж агаад хэрвээ та өглөө хийсэн бол хөлөө завилж сууж байгаа сайхан багахан зэргийн өөртөө тохирсон фестивал хийж болно те. За фестивал хийн гэдэг маань олон бодлыг цөөрүүлж өгч байгаа те. Тэгэхээр гол бодолтой анхаарад гэдэг юм те өдрөө төлөвлөөд ч гэдэг юм ингээд бас сайхан амарч болно. За ингээд өнөөдөр надтай йог хийсэн та бүхэндээ баярлалаа. Өшөө олон йогийн видеонууд гэртээ йог хуудас дээр маань байгаа. Тэгээд ороод үзэж болно. За та бүхэндээ эрүүл их аз жаргал сайн сайхныг хүсье. Намасте.